Сайн бацгаана уу, Туяа байна. За, Улаанбаатар хотод маань 2022 оны бас нэгэн цоо шинэ машин орж ирсэн байна. Дүүж өчигдөр буусан машиныг та бүхэнд танилцуулах чинь Монголд анх удаа орж ирж байгаа 22 оны BMW X4 загвар. За, X4 бол Монголд маш цөөхөн байдаг. X3 загварыг харин бүгдээрээ сайн мэддэг. За, X3 загвараас BMW X3 загвараас X4-ийг яаж ялах вэ гэхээр гадналтын загвар нь ерөнхийдөө өөр, илүү спортлог. За, энэ элбиний хэсэг ингээ хоошо сууж өгсөн, илүү спортлог харагдаж байвал энэ бол BMW X4 гэсэн үг ээ. За, шинэ машины өнөрөөсөө гоё шүү. Вау. За, энэ машин дээр зөндөө олон гоё юмнууд байгаа. Одоо би та бүхэнд харуулъя. За, энэ дэлгэц 12.3 инчийн дэлгэцтэй арай томорсон ур загвараас бодвол одоо асаахта гарынхаа үлгэнээр асаана. За, асчлаа. За, удирдахдаа touch screen-ээр удирдах болно. Эсвэл эндээс удирдах болно. Бас өрүүлэн дээрээсээ удирдах болно. Янз бүрээр удирдах болно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь гарын үлгэнээр удирдах учраас би та бүхэнд одоо гарын үлгэнээр удирдах үзүүлье. За, дууга чангалъя. Дараах руу шилжиж. Дахиад дараах руу шилжиж. Буцлаа. Буцлаа. Дууга чангаллаа. Зогсоолоо. Ингээд зогссон. За, гоё ээ нөө. Гарынхаа үлгэнээр ингээд удирдах бүрэн боломжтой. За, энэс гадна өөрийгөө автоматар паркинг хийдэг. Дээрэс нь одоо явсан замаа уншаад буцаагаад яг тэр замаараа явсан замаараа буцаад гарах боломжтой. Ялангуяа хавчиж жижиг гаражт бол энэ маш их хэрэгтэй функц. Ялангуяа бас эмэгтэй хүмүүст одоо бүгдээрээ тэр функцүүдийг харъя. За, камерын системийн хувьд угаасаа маш сайн, мэдрэгчүүд нь маш сайн учраас бүх мэдрэгч камера ашиглаад энэ үйлдэлүүдийг хийдэг байгаа. Одоо ингээд автомат паркинг яаж хийдгийг одоо харуулъя. За, ингээд машина парклах гэж паркинг хайгаа явлаа. За, энэ парк олчлоо гэж надад мэдэгдэж байна. Тэгэхээр би парк нэрээ дараад тэгээд өрүүлээсээ гараа аваад за, тэнгуут машин маань ингээд өөрийгөө жолоодоод парк хийж байна. Би ерөөсөө оролцоогүй. Хурлаа яна мөрөгчхөө дээ. Зогссон. За, ингээд өрүүлээ эргүүлээд урагшаа яваад би юу ч оролцохгүй байгаа. За, ингээд зайгаа мэдрээд за, зогссон. Одоо ингээд шууд машина унтраагаад буухад бэлэн кардан татагдсан автоматар. Супер агацтай. За, энэс гадна бас нэг гоё үйлдэл байгаа. Яах вэ гэхээр явсан замаа уншаад яг тэр замаараа өөр автоматар буцаж явна гэсэн. Одоо тэрийг харуулъя. За, заримдаа эвгүй морилдсан зам руу орчоод босож ухраа шахаж чадхаа ячдаг. Тэгэхээр энэ машин бол автоматар ухраа гарчдаг. За, би одоо урагшаа эвгүй морилдсан замаар явж харуулъя. За, ингээд энэ багныг тойроод бүр ингэж эргээд буцаад ингэж эргээд ийм тойрог хөдөлгөөн хийгээд за, ингэчлээ. За, одоо би саяныхаа замаар яг явсан замаараа буцаж гарна. Тэгхийн тулд энэ тавчин дээр дараад ухрах хараандаа хийчихнэ. Тэгээд тоормсноосоо өрүүлээсээ гараа авлаа. Одоо яг ирсэн замаараа машин маань өөрөө буцна. Яг сая ямар хөдөлгөөн хийжсэн тэрийг хийж байна. За, би ингэж түрүүнд дарсан. Ингэж дарсан. Oh my god, ямар амир юу юм бэ? Ингээд энэ багны хажуураар авчлаа. Вау, тасаг болохоос жоох эвгүй байна. За, тэгээ яг нөгөө паркиндээ очиод зогсон. За, амар зогсож байгаа. Ийм гоё. Тэгэхээр надад бол энэ үйлдэл нь бол үнэхээр таалагдж байна. Таалагдсан уу? Таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Энэ дуу хоолоогоороо машинаа удирдах боломжтой. За, жишээлбэл энэ микрофоны зураг дээр нэг дараад Open the window, please. I will open the driver's window. За, ингээд цонх маань онгоочж байна. Дахиж юугууд Close the windows, please.
I will close the driver's window. За ингээд цонхоо ачиж чинь. Тэгэхээр дуу хоолойгоор машины удирдах бүрэн боломжтой юм байна. Гоё аз тээ. За Лук нэг удаа хоошоо дарахад бүрэн онгоохгүй ингээд 80% та онгоочдөг. Заавал 2 удаа дарж иж хоошоо бүрэн онгоно. Тэгээ бүрэн онгоосон ч гэсэн бас нэг айхтар том онгоохгүй байгааз. Одоо яг энэ жижигхэн хэмжээний өөрчлөлтийг ямар зорилготой хийсэн нь жоохон ойлгомжгүй л юм байна. За BMW-ийн камерын систем маш сайтай. Ингээд гараараа удирдаад бас машина тойруулж тарах бүрэн боломжтой. Тойруулаад бүх талаас нь ингээ харчиж байна. Маш бодиттой харуулж байгааз. 2022 оны BMW X4-ийн яг өөрийнх нь үндсэн өнгө нь энэ Brooklyn Grey гэдэг ийм гоё саарл өнгө. Тормсны хувьд улаан өнгө орж ирээд илүү гоё загварлаг болгож өгсөн байна. За энэ дугуйны хувьд Run Flat гэдэг дугуй хий гарсан тохиолдолд 80 км ямар ч асуудалгүй явна. Хийгүүд уугаар 80 км асуудалгүй явах бүрэн боломжтой. Надад түлхүүр нэ энэ түлхүүр бас их хичээстэй түлхүүр. Одоо би ингээ бариад ойртлоо. Ойртонгууд машин маань түлхүүрээ мэдрээд шууд түгжээнд талигдаад талын нэгдэж байна. Буцаа түгжихтэй яах вэ гэхээр заавал ингээд түгжих товч дараад авах шаардлагагүйгээр би зүгээр машинаасаа холдчиход автоматар түгжигдэнэ. За ингээд дуурайд автоматар түгжигдчихэ. За багажаа бас ингээд хөлөөрөө онгол авчиж болно. Бас нэг хувилбар нь логон дээрээ дараад онгойлгочихно. За багажны хувьд 500 литрийн багтаамжтай. За энэ уртлын суудлуудыг урагшаа хэвтүүлчих юм бол 1600 литрийн багтаамжтай болчихно. Аргалтай, запас дугуйтай. За машиныхаа цонхыг онгойлгоод бууцсан тохиолдолд заавал машиндаа ороод асаагаа цонхоо хаагаад авах шаардлагагүй. Ерөөсөө энэ дээр ингээд дарчхад машин маань онгорхоо байсан цонхнуудаа бүгдийг нь хаагаад дээрэс нь автоматар түгжигдэнэ. За машины онгойлгох товчон дээр удаан дарахад машины цонхнууд бас автоматар онгоочно. Ингээд халуун агаараа гаргачих болох нь тий халсан машин цонхоос өмнө. За бас машинаасаа буухтаа цонхоо онгоолоод орхисон байж болно ш. Тэгэх юм бол төгсгөл товчон дээр удаан дарлаа. Тэгэд машин автоматар төгжүүдэд дээрэс нь бас бүх цонхууд хаагдана. Түлхүүрэн дээр байгаа бас нэг функц нь юу вэ гэхээр алсын занаас энэ дээр 30 секунд дарчаад машины бүх гэрлүүд алсна. Машин түхэн ойрцсон үед ч юм анхаарал өгөх зорилгоор бүх машины хагирлыг бас асаачих боломжтой. За шүн машиныхаа хаалгуудыг онгойлгосон тохиолдолд хаалган дээр улаан гэрэл навчаад араас ирж байгаа машинуудад энэ машины хаалга онгорхой байна гэдгийг харуулдаг. За машины хаалгыг онгойлгонгууд өөдөөс чинь шууд welcome light буюу таныг угтаж оруулах гэрэл асаж угтнаа энэ гэрлийн дизайнаас явахгүй байгааз. За моторын хувьд 2 литрийн 4 цилиндртэй хос турбо хөдөлгөөртэй. 186 морины хүчтэй, 310 Нм оршин хүчтэй. За 100 км хурдыг 8.4 секундд авдаг. За дээд хурд нь 215 км/цаг. Хотод болохоор 100 км-т 7.5-аас 8.5 литрийн бензин зарцуулна. За энэ машин маань 2.5 суудалтай машин. Арын суудлыг урагшаа хэвтүүлэхэд маш хялбархан ингээд урагшаа хэвтүүлээд ачаанууд очих боломжтой. За одоо цөмөрөө арын суудалтаа сууж үзье. За миний өвдөгнөөс уртлын суудлал хүртэлх хэмжээ бол яг гайгүй метр 80 хүн суучууд бол өвдгөнд тулаад байхааргүй. Харин тааз бол нэлээд амхан байна. Угаасаа гадна талаасаа харахад ингээд хоошоо надаа явчихсан дизайнтай харагдчихсан. Метр 80 хүн суухад бол шууд толгой нь тулахаар юм байна. Ондоо авсан савн юм байна. За 2 USB оролттой агаарын температурындээс удирдана. Артлын суудлын цонх бас жижигвтер. За хойтлын багажны хэсгний цонх бас нэлээд одоо нарийнхан юм зургасан шил байгаа учраас арын суудал ерөнхийдөө харанхуй юм байна. Харанхуй санагдаж байна. Люк онгойлсон тохиолдолд харин гайгүй гэрэл орж ирэхээр юм байна.